газар дээр 13 газар дээр сүүлийн 5 жилийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүлж байгаа ийм компани байна. За энэ төсөл дээр болохоор анх бол Мишель Экспо гэдэг 2003 онд үүсгэн байгуулагдсан компани. 2004 онд болохоор тавилгын их дэлгүүр гэдэг одоо та Мишель тавилгын дэлгүүр баг мэдэх бах. Энэ төв 2017 онд болохоор тэр Мишель барилгын их дэлгүүр гэдэг энэ 3 төв дээр үндэслээд энэ 3 төвөөр бид нар 3 дэд төв гэж нэрлэдэг. Үүн дээр нэмээд бид нар 12 дэд төв буюу нийт 15 дэд төвийг Мишель Сити төсөл дээр хэрэгжүүлье гэдэг зорилгын хүрээнд 2019 онд төслөө бичиж дуусаад 2020 он буюу ковидын өмнө 19 оны намраас бид нар барилгын ажил ингээд эхэлсэн ийм компани байна. За тэгээд 2020 онд хамгийн анхны одоо таад орж үзсэн баг. Мишель хоолны гудам гэдэг төв барьсан. Энэ төв бол ингээ 15 төрлийн ресторан паб лончтой ийм төв байгаа. За тэр урт талд болохоор 2021 онд Мишель байгаль орчин танин төвөрөл ингээ нийслэлийн зарчим ажлын албаны газар дээр 11 газар дээр 2.2 тэрбум төгрөгийг Мишель Групп компани санхүүжилт хийгээд хууль талаасаа одоо хотын захиргааны газар нөгөө ашиглах талаасаа Мишель Группийн газар гэх юм уу одоо төр хоёрын хвшлийн хамтарсан том бүтээн байгуулалт гэсэн үг. За энэ төвийг ингээд барьсан тэр ногоон байгууламжийг барьснаар Мишель Сити төслийн нэр хүнд бол огцом ингээд нэмэгдсэн. За тэгээд цаашлаад бид нар 2023 онд Мишель Резиденс 2024 оны хавар буюу одоо 2 жил болж байна. Энэ Мишель Лайфстайл гэдэг энэ 3 том төвийг барьсан. За тэгээд сая сүүлд бид нар одоо энэ жилийн сая 3 сарын хоолны гудамжийнхаа үргэлжлэлээр Мишель арт центр гэдэг том төвийг ашиглалтанд оруулаад улсын комиссээр өгсөн. Одоо үүдэн дээр болохоор Мишель центр гэдэг бас нэг том төвийг бид нар ашиглалтанд оруулчихсан. Одоо улсын комисс төгөхгүй байж байна. За одоо бидэрт 2 том барилга барих хэрэгтэй байна. Нэг нь болохоор энэ M3 таврын урталт бид нар Дэм Мейс гэдэг төөрдөг байшин гэсэн утгатай 5 дахинтай кино театр болон Монгол улсын хамгийн том тоглоомын төв барих гэж байна. Энэний концепт зураг мөрөн бол одоо гарцсан. Явж чинь гэхдээ арай зохицуулт зарлаагүй байна. Ер нь бол энэ төв дээр хамгийн том тоглоомын төв баригдах юм байна гэдгийг авчирсан гэж тайлбарлах болно. За хойд болохоор энэ M1 арталт бид нар энэ зочид буудлын форматын А корпусыг бариад болсон. Одоо 6 сард улсын комисс төгөн. Энэ дээр болохоор юу орж ирж байгаа гэхээр бид нар дунд болон дундаас дээш зэрэглэлийн тавилгын зах зээлийн 70% эзэлдэг компани. Тэгвэл энэ дээр хай класс арай үнэтэй тавилгын брэндүүдийг энд оруулж ирэхэд бид нар борлуулалт хийгээд дууссан. За энэ түүний хамгийн өндөр давхар дээр нэг манай компани овслон. За тэгээд 7, 8, 9, 10, 11 дэх давхруудыг бид нар өндөр зэрэглэлийн нөгөө пластик surgery хийгээд аялал жуулчлал хадагшаа болдог компаниудыг бид нар ингээд хамтарч ажиллах түрээсийн санал ингээд бэлтгэсэн байна. Энийг хилээд байгаа шалтгаан юу гэхээр улсын комисс хүлээгээд тохоор энэ дээр ч гэсэн та нар бас ажиллаж болно гэсэн. За хоёр дахь бүтээн байгуулалт бол одоо эргэжил бид нар барилгын ажлыг эхлүүлэх чинь энэ дээр нэг анх бол 4 points by Sheraton гэж зочд буудал байсан. Одоо бид нар форматыг өөрчлөөд энд анх 130 өрөөтэй зочд буудал байсан бол одоо нэг 60-аас 80 өрөөтэй зочд буудал хийх гэдэг байж чинь нэгдүгээр давхар дээр том үр шигний төв. Гэтэ энэ бол нэг 2 жилийн дараа ашиглалтаар авчихсан юм. Яг нэг юм зочид буудал баригдана гэдэг ойлголтыг та авчихад бол зүгээр. За ингээд одоо том зургаар ингээд харъя. Мишель бол ингээд тавилгын том төвтэй, хоолны гудамтай, арт центртэй, ивент хоолтой, Мишель Резиденс гэдэг 251 айлын орон сууц байгаа. Энэ орон сууц байгаа. За M1, M2, M3 гэх том бизнес офисын төв байгаа байна. M1 бол зөвхөн 3-аас 10 дахь дээр нэмлэг байгаа шүү. Одоо та сайн бичиж байгаа. Айгүй хандуурд шүү. M1 таврын 3-аас 10 дахь дээр нэмлэг. За энэ дээр байгаа хоосон талбайг та нар зөвхөн нэмлэгийн компанид зарах юм байна гэдэг ойлгох хэрэгтэй. 11 давхраас дээшээ болохоор офсаар зарж болно. За M1-ийн 3-аас 10 дээр нэмлэгийн компанид яагаад зарах боломжтой вэ гэхээр энэ хүчин төрөгчийн нэгдсэн атланттай. За тэгээд нэмлэгийн нөгөө нэг хог хаягдал гардаг менежменттэй. B1 дээр ингээд хог хаягдал одоо хүний ингээд бизнес ингээд арьс ингээд цусмас гарт юм байна л та. Тэгээд тэрийг ингээд зүгээр ингээд бас хайж болдгоо юм. Тэрийг ингээд тусдаа ингээд хийдэг компанитай байна. За хүн тухайлбал онцгой бол хүчин төрөгчийн аппаратуудыг бүх нэмлэгийн нөгөө сувгууд руу ингээд хийгээд өгсөн юм байна. Ариун агаар гэдэг агаарчлалтын систем бас эрүүл мэндийн таамагт зориулагдсан юм байна. Одоо эмнэлгийн компанитай ярихад энэ ярианд таамагт айгүй хэрэг болно. За тэгээд бүх төвүүд бол 3 том хүний лифтээр нэг ачааны лифттэй. Одоо та хэд ингээд багаар очиод ингээд энэ бүгдийг ингээд үзээ.
За EM2 бол анх боловсролын таавар гэж байсан. Одоо бол офис таавар болгосон. Энэ дээр бол одоо зарах талбай нарыг бол бид нар маш их гаргаад танаа захирал руу бид нар мэдээлэл өгсөн байгаа. Та тэндээс ингээ хараарай. EM3 бол тэр чигээрээ зарагдаад дууссан. EM3 20 дахь хүртэл нөлөө өндөр зэрэглэлийн ресторан ашиглалтанд орсон. Одоо яг том хэмжээний нээлт хийгээгүй нэг тестинг хийгээд ингээд явж байна. За энэ 3 тааврын доор Little Limits гэдэг 11,000 метр квадрат Италийн маягийн хувцсын том битгэлүүд байна. За тэрнээр таван боо бишрэлт наран гэдэг одоо гоо сайхан болон хувцсын сэцэлүүд байдаг. Үнэхээр том компани орчихсон байна. Таад одоо очиод ямар компани юу хийх юм бэ ингээд зорчоод ингээд үзээрэй. Энд дээр бас нэг юм цөөн хитэн талбай байгаа. Тэр талбай дээр та нар нөгөө франчайз брэндүүдийг оруулж ирээд гэрээжүүлэх юм бол бас нөгөө түрээсийн гэрээгээр борлуулалт хийх боломжтой. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Зах зээл дээр байдаг бүх томчуудтай бид нар уулзалт хийсэн. Blue Moon, BTF, за тэгээд бишрэлтийн бас өөрөөсөө ороод ирсэн л дээ. Бүх компани. Та нарт ямар орон зай байгаа вэ гэхээр мөнгөтэй Монголд анхныхаа салбарыг нэрч байгаа. Эсвэл ингээд Шангрила, Централ Молл одоо ингээд жоохон өндөр зэрэгтэй дэлгүүрүүдээр ингээд очихоор брэнд нь жоохон голдсон тийм брэнд байж. За чиний брэнд одоо премиум зэрэглэлийн брэндээс арай жоохон төвшин боо байна. Тийм эсэрнэ жоохон мөнгөтэй тийм хүмүүсүүдийг таард авчираад надтай болон манай борлуулалтын залуучуудтай зүгээр холбоо тохиол бид нар та нарт борлуулалт хийчихье. Яг тэр бүтээгдэхүүн аягүй сайн мэдчихэж байна. За энд нэг юм байна. Тавилгын төв. Тавилгын төв бол Монгол Сэнэс зах зээлийн 70% эзэлдэг гэж төрүүлсэн. Нийт 180 павильон байгаа. За энэ павильон төв дээр бид нэг 1800 метр квадрат талбайг зархаар сайн мөрсөн ламарт шин тушаал гарсан. Тэгэхээр энэ талбайг та нар бас борлуулах юм бол хувь авч болно. За тэгээд тавилгын төв чи өөрөө Монголын хамгийн том төв нөгөө түрээсийн зах зээл бас аягүй хэрэгтэй гэдэг. Гаднаас дахиад нэг Б гэдэг нөхөр ирээл би тийм талбай түрээслэмээр тааврын харилцагч дотор байвал бас авчираад түрээс хариуцсан менежертэй холбогдоод та нар ингээд талбайг үзүүлээд түрээсийн төлөв бол бас нөгөө 4 журмаараа нэг сарын түрээсийн орлого бас авч болох юм. Тэгэхээр та нарт бол маш их юм боломж байна. За одоо илүү фокуслаад хоёр зүйл нэрээ. Хамгийн том нь бол энэ лайфстайл буюу нөгөө таавар шүү дээ. Одоо нөгөө арай нэг дундаж фокуслах юм чинь. Мишель арт центр гэдэг байна. Энэ болохоор сайн сонсоод аваа бас тэмдэглээд аваа. Хоёрдугаар давхар дээр нь MSM Group гэдэг компани байгаа. Mercedes-Benz гэдэг бүлийн бизнес Монголын дистрибьютор компани. Тэдний том захирлууд нэрээд энд талбай авсан байдаг. За тэгээд Ruby Car гэдэг эцтэй хөрөнгө оруулалттай Монголд одоо сүүлийн үед маш хүчин авч байгаа том компани. Энд хоёрдугаар давхар дээр нарсан. Американ стандарт гэдэг бас Америк автомашин оруулагчтай маш сайн компани орчихсон. Гурван давхар дээр нь 6 төрлийн банк бусын байгууллага байгаа. Одоо машиныг зархаар банк бус ингээд саппорт шүү дээ. За тэгээд 4 5 дугаар давхар дээр нь автомашины түрээсийн талбай болон борлуулалт талбай. Тэгэхээр та яг дундаж фокуслах хэсэг юу вэ гэхээр одоо автомашины төв дээр сонирхдаг энэ компаниуд 5 сарын 29-ний өдрийн том нээлт болоод нөгөө MSM компани нөгөө том компаниуд чинь ингээд нээлттэй ихээр маш олон хүмүүсийг ийшээ түрээсээр ормоор байна. Би одоо худалдаж авмаар байна гэдэг. Тэгэхээр та өөрсдөө харилцагч дотор автомашины бизнес эрхэлдэг эсвэл ингээд сэлбэг хэрэгсэл ингээд яг хайгаад зүг байгаад байна. Тэдрийг авчиад энд ингээд түрээслүүдэд ингээд байвал зүгээр бас болно. За тэгээд маркетинг талаас нь ярихад түрүүний MSM байна, Ruby Car байна, American Motors байна. 5 давхарт нь болохоор Toyota Sales Mongolia гэдэг одоо бичиж байгаа. Toyota Sales Mongolia. Энэ компани бол Монгол улсад MSS Top Motors 5 бод за болон нөгөөх нь Мөнх хадаа гэдэг 3 компани Lexus 570 одоо энэ 600 700 300 нийлүүлдэг хамгийн том компани Японы компани. Тэрний support division-ын Япон захирал нэрээд Мишелийн төслийг тоогоод энэ төвийн 5 давхарт тренинг том төв нийцсэн баггүй. Тэгэхээр энэ бол өөрөө автомашин сонирхогчд бол автомашины төвийн зах зээлд бол бүр байхгүй юм дээ. Тэгэхээр одоо яах вэ? Нөгөө том групп том 3 компани чинь сургалтын алба нөгөө хүмүүсүүд энд ирж байнгын сургалт хийгээд хэл мэдээлэл ингээд явах нь. Тэгэхээр энэ өөрөө маркетинг суурьтай маш том төв юм байна гэдээ ойлгочих. Ирж байгаа хүмүүсүүд дээр MSM байгаа, Toyota Sales Mongolia байгаа, Ruby Car байгаа, 6 банк ус байгаа, уран гамны том сэлбэг хэрэгслийн хүмүүс ирцэн гэж хэлэхэд бол ямар ч хүн ороод үзтээ.
Тэгээ орж сонирхуулаад бид нар ингээд материал хүчин тэрнээс машины юм зурагтай хэсгүүд нь болохоор түрээслэх талбай юм байна. За солд болоогнуудыг нь зааж болох юм гэж ойлгож байна. Тэгээ за одоо төгсгөлийн хэсэг одоо хамгийн том фокуслах хэсэг. Бид нар сайн өнгөрсөн хугацаанд мэдээж энэ мэддэг өнөөдөр та хэд үзээд яагаад ингэж зарах талбай гараад ирэх гэж гайхаж байгаа. Бид нар өмнө бол зарах ёстой бүх талбай зарцсан байсан. Тэгээд яг түүх дурсаад гэхэд харамсалтай нь M250-ын 3-7 дахь үеийн Сингапурын Raffles Institute гэх компани бүхнийг хөтлөх зүйлсэн баггүй. Тэгсэн чинь манай Монгол улс чинь нэг улс төрийн нэг юм муухай юм орж ирээд нөгөө Raffles болон боловсролын ам орж одоо зодтолсон юм уу та. Тэгээд нөгөө Raffles Institute-ийнхаа лицензийг нь Монголын боловсролын ам цуцалчихгүй. Тэгэхээр нөгөө компани ч өөрхийн манай төврөө ингээд том төсөл рүү хөрөнгө оруулсан ч гэсэндээ ажиллах хэрэг байхгүй юм чинь. Буцаад 8-аар буцаа хийгээд сайн өнгөрсөн 1 жилийн хугацаанд бид нар хуулийн нөгөө 8-аа буцах бүх юм хийгдээд сая яг нэг сарын өмнө энэ бүх юм ингээд тайлбарж байгаа байхгүй. Тэгвэл гол нь бид нар одоо энэ төрийг одоо заа Монгол эдийн засгийн хүнд байна. Одоо яаж зарах вэ? Одоо манай өөрийн бүтээгдэхүүний чинь бол нэг бэлэн мөнгөөр худалдаж байгаа бол 7 сая 200 сая байхгүй. Та энэ бичээд байгаа. Хүмүүс одоо 7 сая бэлэн мөнгөтэй штэ би чамаас юм амгаар нэг 7 сая 200 гэж хэлж байна. Банк болон бэлэн мөнгө. Тэгвэл бол бид нар одоо нөгөө зах зээлийн аюул сайн мэдж байгаа бол одоо гадуур чинь бэлэн мөнгөтэй болоо банкаар авч гэсэндээ бас 7 сая 200 мянга бол бас чанга юм байна гэж харж байна. Хоёрдугаар та нар бити шок юм. Тэр юу гэхээр манай компани 7 сая 200-аар бэлнээр зарж байхад үнгүй цэгмэн дээр өмнө нь хямдхан авсан байсан хоёр дахь зах зээлийн хүмүүс 6 сая 500 орж ирж байна. Тэгэхээр энийг ингээд нөгөө харилцагч ч юм уу худалдаа авах мэдээж ухаантайч та нартай уулзч чинь дахиад үнгүй цэгмэн ороод баах нэг 10 хэдэн зар дээр 6 сая 500 6 сая 500 гэсэн. Тэрийг бол бас эргээр хүлээж аваарай. Энэ бол мөлтөх хөрөнгөний салбар дээр байдаг хоёр дахь зах зээл гараад ирсэн гэсэн. Гэхдээ тэд нар дээр бол бас нэг юм дутагдaltaй талууд байна тийм. Усгүй гэдэг ч юм. За тэгвэл одоо бид нар та нарт маш гоё боломжийн гаргацсан буюу одоо сайн 3-7 хоногийн хугацаанд 40 хэдэн офсыг Irmax гэдэг одоо танаатай адилхан бизнес компанийн үнэхээр шуурал дуусгацсан. Одоо нөгөө энэ 4 5 6 7 дахь давхрыг задлахын өмнө 3 дахь давхар 7 дахь давхар нөгөө Raffles чинь 3 болон 7 давхар чинь нэг давхарда 10 офс давхар чинь тэрний 20 давхар эдрийн 19 давхруудыг бол ингээд бүр дорн дуусгацсан байхгүй. Тэрний нууц юу вэ гэхээр 23 дээр нэмэх нь 1 гэдэг концепт. Одоо бүгд тэмдэглэв. 23 дээр нэмэх нь 1. Тэр нь юу вэ гэхээр 1 метр квадрат офис юм уу эрүүл мэндийн төвийг 7 сая 800 мянгаар зарна. За одоо жишээ өгье. 100 метр квадрат талбайг одоо эмнэлэгч буй офис хавлаа гэдэг 7 сая 800 мянгаар зарнаа. Нийт хүн 780 сая тийм үү? Тэгвэл 708 саяын 20% гэж бичээд. 23 нэмэх нэг юм гол концепц нь таны худалдаа авч байгаа объектийн 20%-ийг нь 23 сард хуваан төлөх мөрчлөөр авч байгаа. Одоо нэг хувь лизинг гэж ярьдаг. Гэтэ та яд хувь лизинг гэж битгий. Тэгэх юм бол хүмүүс нэг яаран төс шиг сонсогддог байхгүй. Ингээд нэг хямдхас манай төсөл бол ашиглалтанд орсон улсын консультыг авсан. Доороо том бизнесийн том төвүүдтэй Монголын том компани хөрөнгө оруулсан. Энэ M3 ч бол уул уурхай аюул олон компани. M2 дээр чинь интерактив одоо нэг ямар нэг хөрөнгө оруулагчтай интерактив компани төв энд байгаа гэхэд бүр гайхах юм. 120-аар ирээд хамгийн том төв нь гэсэн. Монгол улсын санхүүгийн програмын зах зээлд 20 хэдэн жил явцсан зах зээлийнхаа 60% дангаар эзэлдэг том компани Мишелдэр ирсэн гэдэг та бодоод үзье. Тэгээд иймэрхүү маркетингийн хэлбэрүүд байна. За эргээд 23 нэмэгтэр очие. 20%-ыг 23 сар хуваан төлөх нөхцөл гэдэг бол дундаж дунджаас дээш түвшний компани төв зам дагуу байгаа офис төрөлх үн واخгүй. Тэгэхээр энэ офис төрөлх үнээр л та энд эзэн болооч вэ? Өмчлөгч болооч вэ гэдэг тайлбарлаа. За тэгээд энэ дээр маркетингийн борлуулалтын арга хэрэгсэл юм хэлэх үг. Та ингээ хүний объектээр түрээсээ ингээ байж байгаа эдийн засгийн мэдээж одоо шиг муу байхгүй. За одоо ингээ үүрсэн төрөж тэгээд улс төрийн зовлон болж чинь энэ намраас юм хэрэгжлийн араас ингээ эдийн засаг хэрэг. Тэгээс ирэхээр таны над түрээсээ авчих үсэн. А та үүний оронд Мишелдэр нэгэн сарынхаа төлбөрийг төлөөд орж ирээд бизнесээ хийгээд 23 сар ингээд бизнесээ босгоод ингээд яваач. Тэгээд таныг 24 дахь сар дээр манай Мишель группийнхан худалдаа авчлын банк болон голомт банкыг бэлтжсэн байгаа. Энэ дээр бид нар зээлийг гаргахад туслана. Гэхдээ мэдээж нөгөө юм чинь амар зээл өртөө байв гэж зээлэх юм шүү дээ. Бас эвтийхэн ойлгох хэрэгтэй. За тэгээ нөгөө хөрөнгө оруулагч талаас харъя.
хотын төвийн нэг хэсэг тэсэлийн 100 ойр ч юм уу ингээд нэг одоо энэ хаавал таараас олон ирлээ дээ. Ингээд нэг юм сард нэг 5 сая 6 сая төгрөгийн төлбөртөлдөг нэг хөрлийн зүгээр л сарын 6 сая төгрөг төлөв энд эзэн болол аваад ирж байгаа юм. Тэгээ 23 дээр нэмэх нэг юм гэрээ бол харин маш хатуу нөхцөлтэй. Нөгөө нэг хитрхи ингээд нөгөө сэтгэл нь хөөрсөн нэг борлуулалтын хүмүүст ерөөсө зарчлахгүй. Тэгэхээр бол надад чи эргээд та нарыг цав намайг бидний цав сарын төлөвлөлт чи дараа нь миний орлого өрөхгүй байна. Борлуулалт муу байна гэж тийм инээт юмэрдэг хүмүүст эхнээс хайрцаг хэрэггүй. Эхнээс нь энэ гэрээ бол маш хатуу гэрээ. Та нэгдүгээр төлбөр төлөөд ингээд явжгаад гэрээнээс ингээд буцаад хоёулаа ингээд харилцаагаа таслах юм бол таны төлсөн дүнгийн 20% манай компанид үлдэнэ. Дээрээс нь та ингээд нөгөө засалгүй удаагчдаас ороод засал хийгээд ингээд тэр засал чинь бүгд буцаад ирнэ. Тийм хатуу нөхцөлтэй гэрээ шүү гэдгийг ингээд анхааруулна. За хоёр дахь анхааруулах юм юу гэхээр хүмүүс ингээд борлуулалт хийгээд авсныхаа дараа гин чоконд ордог нэг мэдээлэл байна. Монголчууд менежмент фи гэдэг юм сайн ойлгохгүй. Гэхдээ яг манай компанид одоо орцсон компанид сүүлдээ ойлгоод эхэлж байна. Тэр юу вэ гэхээр одоо та 1 м квадрат менежментийн төлбөр 9,900 төгрөг бичиж авчих. 100 м квадрат авсан яах вэ? Сая төгрөг төлөх гэдэг шүү дээ. Та 900 мянга. 50 м квадрат 56 м квадрат авсан бол 550 мянга. Тэнгуут нөгөө борлуулалтаа хийхдээ менежментийн төлбөрийг давхар хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө чинь нэг шоконд ороод дараа нь би 8 сая буцаа гэх магадaltaй. За менежментийн төлбөр юунд орсон бэ гэх Монгол хүн бол асууна. Одоо мэддэггүй хүмүүс чинь. Тэгвэл маш олон зүйл байна. Таны аюулгүй байдлыг одоо таны офс төр юм галын сплингер юм шүршигч том төв байна. Энийг мишэлийнхэн засдаг юм аа. Энийг ингээд автоматжуулалтын хийсэн бүр мэрэгжлийн компани одоо байнга ингээд сервисийг ингээд шалгана. За нэгдүгээр. Хоёрдугаар Америк нэгдсэн улсын Otis гэдэг брендийн Монгол дахь албан дистрибьютор компаниас бид нар Sport гэдэг брендийн хятадын хальтаа. Тэгээд том төслүүд дээр Sport айгүй рейтинг өндөртэй. Тэр лефтийг таны офс зориулаад бид нар 3 хүний лефт нэг ачаал лефт хийцэн. Энэ лефтийг бас мишэлийнхэн засдаг юм аа. Тэр 24 цагаар тэр Sport-ын дистрибьютор компанийн яах вэ? Сервис хийх нэ. Тэр бол өөрөө камержуулалтаа, гаржуулалтаа хүн дотор нь зодоо их юм бол харуул хамгаалтаа, алармтай бүх юм байгаа. Цахилгаан тасрах юм бол давхар дээр буулгадаг ч гэдэг юм автоматжуулалт аюус. За 3 дахь гал гаргалаа дөнөөгөр. Тэгвэл энэ дотор объект дотор зүүн баруун 2 жигнөлөө галын хонгил байна. Тэр хонглын аюулгүй байдал, цэвэрлэгээ, үйлчлэгээ, гал гарвал яах вэ гэдэг тийм зүйлийг манай компани яг хариуцж байгаа. Тэгэхээр тэн дээр бас менежментийн төлбөр та төлдөг байх юм. За дөрөвдүгээр нийтийн эзэмшлийн төлбөр. Таны офисын хаалгаар ороод дотор талд бол манай компанид хамаагүй нөгөө саарлаараа барьж учраас ингээд заслмаслаа хийгээд хаалгаа хаагаад нийтийн эзэмшлөө гаргахаар цэвэрлэгээ ариун цэврийн өрөө эрэгтэй 0 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан 0 энэ. Тэрний бүх цэвэрлэгээ таны 9,900 орчихсон. Хэрвээ та ингээд мишэлийнхээ энэ дээр муу ажиллаад байвал 9,900 төлөхгүй байж болно. Менежментийн гэрээнд ирж байгаа. За төгсгөлийн хоёр бас нэг зүйл байна. Та тэр бичиж аваарай. Дараа нь тэгээд аюул асуудал шүү. Нэгдүгээр нь болохоор энэ 3 тааврын 510 улсын 4,000 менежер гэдэг энэ малгаандаар орчих юм бол одоо тун утахгүй наадмын үеэр бид нар нээлтний гэж M2-ын 13 давхар дээр бид нар ийм гүйлтийн зам юм жижигхэн жимийн төв хийж өгч байна. Тэгэхээр энэ төв дээр орсон компани яах вэ? Картаар ингээд ороод өглөө ирээд гүйж мөрдөг бас нэг. Гэтэ жим гэхэр бүр амар юм тансаг жим байна. Тэр нэг гүйлтийн нэг 7-8 юутай тэгээд нэг ойр зургийн нэг бэлтгэл хийчих тийм хэсэгтэй юм төв гэж. За төгсгөлийн хэсэг нь болохоор энэ 3 тааврын дараа ледлэний зэвтлүүрийнхаа дээр одоо энэ макетн дээр харагдаж байна. 3 дугаар дахь нь ашиглалтаа тийм байхгүй. Тэгэхээр одоо танаа байгууллагын хүмүүсүүд ингээд ажилчин ингээд цайны цагаар гараад таймер татах. За тэгээ кофе корнер. За тэгээ байгууллагуудаар ингээд хамт гараад ийм бүрийн хурал цуглаан их юм гоё тайз мэс бид нар бэлдээд тавьж байгаа. Тэгээ энийг бид нар 100 болон амрын өдрүүдээр байнга юм гоё манай маркетингийн багийнхаа ивент хийгээд энэ 3-5 энэ дотор байгаа компаниудын захирлуудыг уулзуулдаг өдрөлөг оройн DJ сеттэй виноны өдрөлөг өглөө ингээд ирэхээр би энэ тэгээ танилцсан өдрөлөг манайх ер нь Монгол байхгүй нэг хийх гэдэг одоо ингээд зорио явж байна. Тэгэхээр энд байгаа бизнес тааврын компани, бизнес тааврууд бол бусад ингээд өөр объект бизнес тааврууд орсноос маш юм гоё төлөв үйлчлэгүүд ирээдүйд авах юм. Иймэрхүү давуу талууд нөгөө 9,900 орсон байх нэ. Ингэж тайлбарлах юм бол хүмүүс за би тэгвэл 550 кафе өгөө гэж. Зүгээр юу н орсныг сайн мэддэхгүй байна. Асууя гэж хэлэх юм бол та нарыг
маш мэрэгжлийн бусдах. Тэгэхээр та хэд ингээд тэмдэглээд ингээд байна. За тэгээ одоо та хэдийн зарах зүйл юу вэ гэхээр одоо илүү нарийсад ороод илтгэл маань дуусах чинь 3 болон нөгөө 3-аас 7 давхар дээр рафт спейс шүү дээ. 3 болон 7 давхар бид нар зараад дууссан. 4, 5, 6 дахь давхар гээд бүтэн 3 давхрын 1 давхартаа 10 овстой гэхээр 30 овс байна. Тэр 30 овсыг та нар зарах боломжтой. За миний одоо өчигдрийн мэдээгээр бол 4-р давхрын 5 овс бас зарагдсан. Одоо тэгээд өнөөдөр Sermax-ийн ингээ хэдүүлээ ингээ уулзаад байж сая би хүмүүстэй уулзаж Sermax-аас баахан хүмүүстэй уулзсан байж. Тэр таад маань ингээд хурдан уралдаад ингээд зарах хэрэгтэй байна. За тэгээд Michel City гэж яагаад нэрлсэн бэ гэхээр хот доторх хот гэдэг концепттэй. Одоо нөгөө нэг жоох ингээд өөрсдөө их гой мөрөөдсөн байх юм шүү дээ. Улаанбаатар хот дотор байдаг хот гэж хэлсэн. Тэг яагаад вэ гэхээр хоёр л зорилготой. Бодхоо гэдэг хүн ингээд машинтайгаа ингээд ирлээ гэдэг зочид буудалтай өндөр зэрэглэлийн тавилгын төв, дундад зэрэглэлийн тавилгын төв, хоолны гудам, үүдэндээ том ивент хоолтой одоо 20 найр болдог энэ 3 дахь том ивент хоол барьсан. Автомашины том төвтэй. Тэр доор нь таад одоо ингээд надаас салаад ингээд төвдөр ингээд яваад үзэр. Боулингийн том төв, gym crossfit-ийн төв, энд ингээд орон сууцтай. Тэр урдаа байгаль орчинд гараад нэг агаар амьсгалчих юм ногоон байгууламжтай. Төрийн нэгцгийн үйлчлэгээ гэдэг. Мишелийн нэгцгийн үйлчлэгээ жилд сая хүн орж ирдэг. Давхарцсан доогоор хамгийн үйлчлэгээ өндөртэй төв. За тэгээ хажуудаа нөгөө Michel Expo гэдэг төв буцаагаас сэргээчихсэн. Тэн дээр нөгөө хагасаа бүтэн болгоно Expo болж байгаа. Тэгээ барилгын материалын төвтэй. Яг нь барилгын материалын төвийн бизнесийн загвар нь болохоор илүү тендерлийг өчтдөг л та. Энд бол яг масс ирээдүйг. Энд бол яг мөнгөтэй компани худалдаа авах менежмент шоуны хэрэгтэй байна. За ийм загвар гэдэг. Ийм нэгэн 3-аас 10 дахь дээр одоо таа очиж үзээрэй. Амтшгүй нөгөө лоббид нэг орохоор ингээд ийм нэг тааврын доор ингээд ямар компанид орцсон байгаа. Тэрний зураг мөрийг аваад ингээд амандаа уугаад цээжлэж AMG имлэгийн VIP имлэг. Эмгтээчүүдийн имлэг одоо та сонсдогсон. Владимир гэдэг айгу алтартай юм чинь. Тэрний эхнэр нь Ад Заяа гэдэг аз чаргал гэдэг нэртэй бүр имлэг нэрсэн. Нөгөө нэг юм ургийн гажигдсдаг гэнэ. Тэгээ Монголын бүр топ 5 эмчнийг нэрсэн. Цаг нь болтдог. Маш их мөнгөтэй хүмүүс ирдэг юм дээр. За тэгээ бас нэг цусны лаборатори Баяр Мед гэдэг шахадны имлэг дээр ингээд тэтгэвртэй гарсан Монголын мундаг эмчнэр хэрхэн эмшүүлдэг. Одоо монголчууд стресстэй ядаргаанд аваад амьдэрсэн шүү дээ. Тэрийг ингээд хийсэн. Яг та мэдэх бах юм. Давхраа махраа хийж мэддэг тийм имлэг байгаа. Стрела бас нэг ботокс гэдэг имлэг. Ийм ийм хоёрын бас ингээд нөгөө компаниудын нэрсийг ингээд аваар. Тэнгууд нөгөө 11 дахь дээр нэг трактивын бүтнээр орсон. Тэгээ аялал жуулчлалын хэдэн компани байгаа. Ийм гол дээр болохоор яг нууцлаад зургийг ингээд авсан гэсэн тийм зарим нь би охин компанийн нэр тавьсан. Ер нь бол дийлэгтэй жоохон хятадтай өргөн байгуулалт уулархан компани шиг байдаг. Өөрсдөө жоохон нуусч маслаа маяглаад байгаа компани. За тэгээ Lidl Unicef-ийн зураг хөргийг ингээд авчих. Тэгээд нөгөө харин хэрэглэгчтэй та офис аваа гэж ярих юм бол та нар зүгээр л нэг офис зардаг л хүмүүс харагдана. Та нар Michel City төсөл бол ийм 15 дэд төвтэй Монголын хөдөлгөөн хөрөнгөний салбар дээр сүүлийн 4.5 за 5 дахь жилийн ингээд орж байгаа. Хамгийн том бүтээн байгуулалт хийж байгаа том төвийн дунд та офстой болсноороо үлгэл хөрөнгөний өмчин жилээс жилд өснө нэмэгдэнэ. Бизнес байгаа газар үлгэл хөрөнгө өсдөг байхгүй юу? Тэрээс зүгээр нэг юм 3-5 барчаад энэ хажуудны дэд төвд байхгүйсэн энэ баг зарагдахшгүй юм. Та энийг ингээд хүмүүстэй ингээд харьцуулж ирж. За ийм л төв байна да. Асуух зүйл дэд бүтц ярина. Бид нар хойно Чингисийн өргөн чөлөө төвөөр холбоотой. Ийшээ баруун урд зүг рүү Яармаг, ийшээ хотын төв. Тэгээд хөрөнгө оруулагч нарт юу гэж хэлэх ёстой вэ гэхээр Яармаг руу орж төвжих хэрэггүй, хотын төв рүү орж төвжих хэрэггүй. Бид нар яг голтон байрлаж байгаа. Тэгэхээр ийшээ хотын төв бол Яармаг хоёрыг холбосон хамгийн том golden zone гэж ярьдаг байхгүй. Төв цэг дээр нь бид нар дэд бүтц талаасаа бид нар маш их даваа тал явсан. Хойно Чингисийн өргөнчлөлтөө зүүн талдаа бид нар ийм энэ ч бас нэлээд болж байгаа барьсан дүүргийнхэн барьсан л та. Гэтэ бид нар бас нэлээд хуралцсан. Энд нэг юм зам байгаа. Хойноос орж гардаг юм хэсэгтэй. Ээнүүр тааврын хажуугаар орж гардаг хэсэгтэй. Цэнхэрлэгүүрийн хажуугаар орж гардаг хэсэгтэй. За энэ зам хоошоо яваад эрэл байшин үйлдвэрийн хажуугаар явж байгаа шинэ зам гарсан. Орж явж үзсэн. За тэр зам чинь одоо энэ улс төрчтөн зодолтоод байгаа болохоос уулын 5 сард яг Апогийн логистик төвийн хажуугаар өнгөрөөд
хоошоо гэрм судалдааны төв рүү нөхөн гарцаар гарч ирэх том төслөхгүй юу? Тэгээ энэ дээр манай компани Апо говь цэцэд компанийн сүүлийн бараг 5 жил хөрцөлж байгаа баталгаажуулж авсан байхгүй. Хотын дарга Нямбатар бол хариуцсан явж байгаа. Одоо Нямбатар унагч нэг ашиг мэдгүй. Тэгээд энэ эрдлийн хажуудлын төв мөрчин хүртэл ингээд Нямбатар өөр ярьж байгаа юм гаргаж ш тань анзаарсан. Тэгээд энэ бол улсад хэрэгтэй, манай төсөлд хэрэгтэй дэд бүтц. Одоо сайхнаар бодвол нэг 8 сар 9 сар гээд нэгдчих байна. За дараагийнх нь бид хэд сайн нэг хэсэг туулын ордын замыг маркетингд ашигласан. Гэтэл ашиглахаа одоо болцсон. Та нар бол туулын ордын замыг битгий хэрэгсэн. Ягаад тэр байгаль орчин манай компани сүлдээ бодоод байгаль орчин сүлдээд бид нар бас дэмжих хэрэггүй байх шүү дээ. Уул нь бол энэ барилгын хэлбэрийн хажуу талын энэ зам дээр туулын ордны замын буулт өсөлт байгаа байхгүй. Энэ дээр хэрвээ хэрвээ үлгэл хөрөнгө талын талаасаа авал туулын ордны замтай холбогдсон төслөөр бүр дийлдэхгүй төсөл байхгүй. Тэгсэн чинь нөгөө байгаль орчин байхгүй болно. Одоо тэн дээр чи 2 тэрбумаар хөрөнгө оруулалт болсон манай компани юм. Тэгээд дээрээс нь чинь амралтын агсаан процент 15 мянган хүн шүрэлдэх. Энд ч одоо хичнээн гой төсөл байлаа гэдээ байгаль орчин байхгүй болчихлоо одоо манай төсөл хэрэггүй зү. Тийм үедээс манай компани ёс зүгээ бодоод ерөөсөө нөгөөх нь сурталчилгаа болчихсон. Тэгэхээр энэ бол одоо улс төрийн шинжилгээнд очиж сэдвүүлээ яриад хэрэггүй. Яг нь мэдэх хүмүүс бол бас мэднэ. Туулын ордны зам бишэлдэр бууж байгааг үздэг бол тийм сураг байсан бид нар санагдахгүй байна гэдэг юм зайцсан. За одоо бас нэг хөрөнгө оруулагчны бас нэг анхаарлыг татдаг бас нэг зүйл байгаа. Тэрийг хэлэх марцсан. Мишель Сити төслийг дагаад маш олон компаниар хөрөнгө оруулалт хийж байгаа. За баруун хойдол Томо Тауэр гэдэг захирлын яриа танилцсан. За бодхоо одоо юун дээр алдсан яасан хэсэг бид нар тусалсан. Ийм дээр ингээ алдсан гэсэн та нар ингээрэй гэдэг. Энд одоо Томо Тауэр гэдэг одоо дараа жилийн 12 сард ашиглалтанд орох оффист орон сууцтай нэг юм төслөө та хэд гараад ингээ захиалга авч юм байна. За энэ төвийн ард талд болохоор говь хангаагийнхаа тавилгын төв болоо офис барьсан. Харамсалтай Мишелийн талбайгаас гарахаар тавилгын бизнес дампуурд байхгүй. Одоо Сохогийнхан дампуурсан. Энийг хэлсээр юм байтал эдгээр гараа явж одоо тэгээд мэдэхгүй. Тэрний ард яг энэ зам дагуу хүү таавар бас захирлын яриад уулзсан. Бодгоо манайх ингэгч манай компани бас хэлсэн. За та ингээрэй тэгээрэй. Бид нар яг ингэ туслаад идэг юм гэхээр энэ хавийн нэг офис орон сууцуд их болох тусам энэ Мишелийн үлгэр хөрөнгө нэлээд өсөх байхгүй. Яг тэр нэг хэрэглэгчээр ингэ бүр цуцгаад ирлээ. Тэгээд Томо хүү таавар гэдэг. Дээр хамгийн дээдтэй ресторанта 1-5 давхар дээр хувцсны дэлгүүртэй. Тэгээд бид нар хэлсэн. Бид нар энэ хувцсны дэлгүүр нээсэн баг та энэ дэлгүүрний бол яг энэ юу шиг ангаа шиг юу дампуур шүү. Тэгэхээр ядаж нэг үнэт идэх юм гэдэг байсан. За тэгээд энэ нэг тийм төв нэгдэн. За Чингисийн хөгжлийн ард талд Алтарган гэдэг байгаа. Алтарганы баруун талд нэг 3 дахь хөгжлийн төвтэй 400 айлын болж байгаа. Та нар төслийн Бидний хот энэ 12 сард ашиглалтанд оруулах гэдэг. Гэхдээ их хавраас нааш баха. Арай дотор салхин оруулах. За тэгвэл Алтарганы зүүн тал Бармааш гэх том төв байдаг. Тэрийг 2 жилийн өмнө Монкомынхан манай төслийг ингээд тоноод аваад ирж уулзаад бид нар хойно объект авлаа гэдгсэн. Окей аваарай. Та хэд маань ингээд бас гой бүтээн байгуулалт хийх гоё гэсэн. Мандала гэх төсөлтөө үйлчлэх. Гэхдээ арай зэрэглэлийн өндөрслөг Элисиум гэдэг төслийг Бармаашийн ард талд одоо том 4 блок барьж байгаа. Нэг блок ашиглалтанд оруулсан одоо Батаа гэж захирлаа. Тэдний тоороо 9 сар шүүрэн өгнө гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэднийхэн бол 3 жил гэдэг байгаа. Гэхдээ яг одоо өөрсдийнхөө л ярьдаг. 3 жилийн дараа хэд энд 4 том блок дээрээс нь яг Бармаашийнхаа байрлал одоо энэ амар нураах байхгүй. Тэгээ ирэх хаавар гэдэг 37 давхар том таавар доороо кино театр гэдэг гарч. Тэгэхээр хаан бол 20 дугаар бол үнэхээр бүр дийлдэхгүй өчөж байгаа. За тэнгуүтлийн одоо энэ зүүн урт талын энэ талд одоо энэ нөхцөл байгаа хэсэг дээр болохоор 20 гаруй нэг юм аршигны үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрүүдийг хотын цахилгааныхаа төслөржүүлээд ийм нэмэлт хүмүүлэх гэж байна. Тэр хүмүүлээ гэсэн чинь одоо энэ бол яг баттай мэдээ биш үү. Яг энэ NCT-ийн 5 богдынхаа нөгөө газар дээр нь 8 аяг гэж хэлж байсан. Энэ шиг газар зүйлээр өгөх дээр. Одоо нөгөө 20-од компани ч бас нэлээд том газар байхгүй. Тэгээ нэг муухай өнөр ингээ ярьлаа явуучвал энд ер нь ирээдүйд хувийн сургууль том орон сууцны төсөл хийж байгаа тодорхой болсон. За бас нэг хар мэдээ сонсоход Эрлийн Эрдэнэ нутгаар чинь сайн баахан эрүүгийн шүүхмээр явж байгаа Номингийн баяр сайхан энтертэй бас шүүхтэй сайн шүүхэн өнгөрсөлт дууссан гинэ. Тэгээд тэр баруун талын уртлын хэсгээ нөгөө оргилынхаа худалдаад оргилын дампуураад сая нэг 3-4 хөрөнгө оруулагч нарт хамтраад кичен олынхаа зарцсан баггүй. Одоо тэр кичен олынх манай энэ төвөөс
гараад төв барих гэж байгаа. Тэгвэл үлдсэн эрлийн байшин үйлдвэр бас хаашаа явах гэдэг юм бэ гэсэн чинь бас нэг шуум сонссон чинь хаан банкны барьцаан дээр маш хүн үүдэлтэй юм байна. Хаан банкны ард 5 бүгдийнх нь байна. Тэгээд 5 бүгдийн хаан банкнаас өрийн зээлийг ингээд аваад гэрлүүгээ даагаж бас авч магадгүй. Төсөл бас байгаа шүү. Тэгэхээр яг иймэрхүү мэдээллийг та нарыг төрнөөс бид нар ингэ мэдж байгаа. Хөрөнгө оруулж байгаа хүмүүс үстэй ирээдүг нь ингээд яриад ийм болцсон цагт бол таны юм төсөл одоо өнөөдөр манайх 7-800-аар зарж байгаа үгүй чи 2 жилийн дараа чинь 8-9 10 сая болно. Та эргээ зарсан чинь ингэ байна. За ингэ сонсохоор та итгэл хүрч байна. Борлуучгаар санагдаж байна. За асуух зүйл байна. Гадаанаар 800 автомашин зогсоолтой 3-5-ын доор 120 автомашин зогсоолтой Мишель резиденс 250 айлын орон сууц. Гэхдээ орон сууцны айлууд бүгд зогсоолын дотроо байгаа шүү дээ. 300 зогсоолт. Тэгэхээр нөгөө хүмүүсүүд ингээд зогсоол дээр амар айдаг байхгүй. Зогсоол яах вэ? Тийм. Ер нь бол зогсоол. Нэг дөрөвтэй. Энэ хашаан дотор байгааг бол манай компани болоо энд байгаа бүх компаниудыг бид нэр төлбөрөө төлөх гэдэг зарчимтай. Яагаад тэгэхээр энд одоо ингээд мянгаад компани цуглуулчаад бүх хүмүүсүүдийнх нь захирлуудынх нь машин тавьчих юм бол угаасаа өдөр тутам хэмжээнд ямар ч зогсоол бол. Тэнгуут зүүн талын зогсоолыг чөлөөтэй орхиод тэр цэнгэр зүрийн уртаар том ингээд урд далангийн зам дээр маш том зогсоол байна. Тэр зогсоолд энэ компани ажилчид манай ажилтан биш гэдэг. Гэтэ манай ажилтан дотроо мөнгөд зогсчихдаг л та. Ийм байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулагч компани урдаас юу асуудаг вэ гэхээр ялангуяа захирлууд нэг хэсэг эсвэл ерөнхий нэг зогсоол өгдөг. Тэр зогсоол өгч байгаа. Тэгэхээр асууж үзье гэх юм бол тэгэл та нар юм дээр унах шүү. Юм шиг ойлгогдчих шүү. Уучлаарай. Ингээ өнгөө зогсоол далан дээр байдаг юм аа. Зүүн талд маш том зогсоол байгаа. Тэгээд учир шалтгаан нь юу гэхээр манай Мишель Сити төсөл бол эцсийн хэрэглэгчийг тав тухтай байлгах үднээс энд ингээд зогсоолын бэлэн байлгах үднээс ингэдэг юм аа. Та хоёр хүсвэл цагийн мөр 500 төгрөг төлөж явшин эсвэл танай ажилч ингээд өнгөө маш их зогсоол байгаа гэж хэлж байгаа. Энэ доотлын зогсоолоо яадаг. Доотлын зогсоол нь цагийн 3 авах харин дулаан зогсоол учраас. Цаана ийм л төв байна. Тэгээд Ермаксийн тэнцтэй бутаад таажсан бутаач чадна гэдэг би итгэлтэй. Цүг үнэ авчраад хүмүүстэй ингээд тайлбарлаад ингээд. За одоо дандаа тайлбарлах үйл биз. За одоо жигнэс аргын сүлийг хэсэг. Одоо нөгөө рафтсын төвчийн ингээд яг том заалаараа байгаа байхгүй. Тэр хүн авчраад ингээд үзүүлэх юм байна. Ингээд том заалч явахтай юм том танхим хуваалт юм. Тэгэхээр та тактикийн үед яах ёстой вэ гэхээр хүнээ авч яваад M2-ийн төв рүү ороод 8 дахь хурлыг дараад 8 дахь хурд дээр гарахаар ингээд хуваалт хийсэн нийт эзэмшлийн аюул гойлцсон ингээд лефт ариун цэврийн өрөө сайхан ажилтсан. Тэгвэл бол нөгөө хүндээ харуулна шүү дээ. Нөгөө план харуулаа. За хэдүүлээ одоо энд зогсож чинь офис 1 2 3 4 5 давхартаа 10 байна. Энд ариун цэвэр. Энэ нөгөө ариун цэвэр чи юм байхгүй. 8 дахь хурдаа үзүүлчих юм тийм. Тэнгуудлаа нөгөө хүндээ доош шатаар яваад эсвэл нэг дахнаас дээш шатаар яваад нөгөө зарах чаваа 4 5 6 дахь хурд орж харуулад харахаар хөрх юуч байхгүй л тийм. За энэ төв дээр яг таны одоо энэ сонгосон энэ офис тавртаа сонгож байгаа бол бид нар 7 сарын 10-ны өдөр танд бэлэн болгож өгнө. Одоо энэ огныг сайн тэмдэглэж өгч байгаа. 7 сарын 10-ны өдөр тэмдэглэж өгнө. Таны офсыг хүлээж авахд чинь бид нар яг энэ 8 давхар шиг бусад давхар шиг сайхан засаад ингэж өгсөн байна. Та тэгээд наадмын хүлээж аваад бүтэн 1 сар засвараа хийн. Тэгээ нөгөө 9900-ийн менежмент төлбөрөөр бид янз бүрийн 10-наас авчихлаа гэд ингээл. Тэгвэл энэ дээр маш сайн санал. Та одоо ингээд угаасаа дуусч байгаа учраас 23-ний одоо яаралтай ав өнөөдөр хоёлаа ингээд гэрээж бол 12-нд төлбөрөө төлнө. Та 6 сарын 12-нд төлнө, 7 сарын 12-нд төлнө. Тэрээс бол та офс авахаараа би төлнө гэж бодож болохгүй шүү. Сар болгон энэ төлөлтийг төлж ийж таны сторийн төлбөрт нь хоёрдугаар та бидний гэрээ баталгаажж байгаа маа. За ингээд төгсөлөө гэсэн. 7 сарын 10 хүртэл бэлэн болгож өгнө гэдэг нь өрөөний хуваалцын. Одоо нөгөө хуваалцын нөгөө манай Мишель групп компани нөгөө инженерч байгаа цахилгааны татаал, интернетийн татаал тийм ариун цэвэр өөрийнх нь нөгөө блокын бариад хаалган малган одоо нэг барилга дотор нөгөө заслын хий гэсэн юм л да. Доторцлоо шүү. Сайруулж өгнө. Одоо юу вэ? Объект дотор юу ч байхгүй шүү. Цэм том шүү. Өстой тэгж хэлж. Хуваалцын юугаар хийдэг? Шилэн хаалтаа. Блокер байгаа. Та ер нь ингээд одоо нөгөө саяны миний ингээд бөөнд очоод M8 толгоор юугаар хийгээд бүгд тэгээ сайн бичлэг зураг хийх. Зүгээр юу ин хуваалтыг хийчих шүү дээ блокер өрөөд. Тий. Одоо ингээд харахаар нийт эзэмшилтэй ингээд леркнес гараад 8 дахь харахаар ингээд за ер нь бол ингээд нэг офс болохоор ингээд гоо гэрэл мэрэл ингээд авах юм байна. За тэгээ нэг ингээд айлын хаалга.
Хаалгаар ингээд оруулаад бодлоо ингээд том цемент юм. Хаазын ч гэсэн ийгээс тийм. Хаасан хэрэг юу ч юм. Засал нь өөртөө игээд байгаа байхгүй юу? Саалаар нь барьсан Монгол Хаазын бүр игээд орнууд нийлээсэн тийм. За тэгвэл хүмүүс нэр нэг юм асуув. Танах ингээд салхивч оруулж юм өстэй, агаарж оруулж оруулж юм өстэй. Тийм байхгүй. Яг энэ ингээд одоо би ингээд хаалгаар ингээд орж ирэхдээ ингээд өөрийнхөө шалан баркетгүй хамгийн ингээд цемент хэрэг таасан цемент хэрэг. Манайхаас юм уу галын сплингер ингээд тавьд өгсөн. Үүдний чинь хажуудын цахилгааны самбар тавьж өгнө гэж хэлчихсэн. Холбоо тохиолдол интернетийн самбар тавьж өгчин. За тэгээ мэдээж барилга юм чинь шилэн фасад л байгаа. Паар л байгаа. Дулаан хангадаг. Агааржуулалтаа хоолойны Агааржуулалтын системийн өгөх авах гэдэг хоёр том юм сетийн нөхөн болчихсон. Энэний дээр болохоор нэг цагаан өнгийн нэг юм урт юм нэг юм орчихсон. Амын ингээд боцсон. Энэ болохоор нөгөө Fincoid-ийн нөгөө air conditioning систем байхгүй. Тэгэхээр нөгөө хүн чинь орж ирээд яах вэ? Гоё засалтай хүмүүс орж ирлээ. Хаваасын бетон дээр орж ирлээ. Fincoid-д яваад нөгөө air conditioner явах нь салхилчныхаа агааржуулалтын ингээд системийг ингээд оруулж ирэх юм. За тэгээд шалан дээр сайхан баркет явах нь ханаа ингэ сайхан зүлгүүдэд цайруулах юм байна. Юм үсгэн байна. Нөгөө тавцсан мовцсон ч байхгүй шүү дээ. Нөгөө цемент дээр тавцангаа тавих нь байна. Баркетлыг энэ гоёлын автангаараа хийх юм яах юм те. Тэр бол тухайн үнээс. Тэгэхээр саарл барилга гэдэг юм юм дээ. Айгуу сайн. Хүмүүс ч бас заримдаа буруу одоо ирээл болгох гэдэг. За тэгээд утасны цаанаас хүмүүс бүх юмаа ярьж болдгоо маа. Ингээд Ирмаксийнхан ингээд бас ингээд сургалт орчд ингээд бүх юмаа ингээд тайлбарлаад. Хүнтэй ингээд бүх юмаа ярьчих юм бол хүн хизээж ирэхгүй. За уучлаарай. Уулзалтаа байна. Манай 23 дээр нөхөр нэг ингээд гарцсан. Одоо цөөхөн талтай байсан. Та бүхэн авах гэж байгаа бол сарын төлбөрөө хийгээд ингээд шин ирээд уулзаарай л гэж. Тэгээд тэр үнтэй тэгж баг минутс ярих хэрэг. Тэгээ ярих юм бол ингээд сайн юм асуугаал тэгэл та өөрсдөө л ингээд байна. Тэгээд тэр хүн чи ирэхгүй. Тэгээд өөрсдөө хөдөлмөрийн бүтэмжид юм л. За тийм л юм да. Асуух юм байна уу? За тэр хүн мал их тэмдэглэж байгаа. Тэр хүмүүсээ сайн тэмдэглэж. Асуух. Тэгээд дотроо дахиад хуралдчихгүй тийм. Тэгээд ингэж ажиллаж байна. Тэрээс өглөө нэг брифинг хийсэн. За тэгээд юу яасан хөө? Борлуулалтын урамшуул авах тун ойрхон. За мэдээж нөгөө бараа бүтээгдэхүүнийг борлуулаад бэлнээр зараад ч юм уу зарим хүмүүс ч бас томорноо 20% өгчих эсвэл юу ячив эхний 13 сарын чинь бүтнээр нөхчих. Сайн л үстэй тийм. Окей. Тэгээд нөгөө бас өрөнгө оч сайн Макстэй нэг юм хүрсэн 7 сая 800 мянга байсан чинь би 50% төлчих. Мөнгө одоо бидэн мөнгө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдрийн жишээ 7500 ч юм болгочих. Иймэрхүү бас нам цаана байх шүү. За тэгээ мөнгө орж ирэнгүүт та хэдэн гэрэн дээр байгаа 3.3 ч манай компани шууд шилжүүлнэ. Нөгөө хуваан төлөх нөхцөлтэй учраас нэг жижиг юм юу гэхээр нөгөө хүн чинь нөгөө нийт нэг 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Саруулгын төлөх дүнгууд нь нэг 4 сар болгонготлаа танаа 3.3 төрчээд байгаа байхгүй. Тэр гол манай компани шилжүүлнэ. Тэрээс та хэдэн 2 жил мэл манайх ингээд яа зовоохгүй. Тэгэхээр эндээс юу гэж харж байгаа гэхээр та хувиа худаа өгж бодвол яах вэ? Бас хэрэглэн зан гаргаад мөнгө чинь байвал гэрээгээд мөнгө чинь байвал 4 сарын төлбөрөөр та 4 сар бидрийг мартчихаш гэж хэлсэн. Ирмакс бас тэгээд баг. Зарим бүр 6 сард төлбөр чинь. Монголчууд ч бас тэгдэв юм шүү. Нэр мөнгө байж захтаа одоо үрчин яшиг шиг гэрээхтэй 6 сарын мөнгө бол Ирмакс хийж шин. Цаана 3.3 аваад мөнгө төлж. За ийм байна да. Асуух байхгүй мөнгө өндөрлөх үү? За резиденс дээр бол байгаа тийм байхгүй. Резиденс дээр гэхдээ би одоо та яадаг бас хэлээд зарах худлаатай байна. Зарах бүх юмас та яадаг гэж хөдөлмөрийн бүтэмжид энэ алт хийхгүй байна. Нэгдүгээр цаарлаа. Хоёрдугаар 5 сая 700. Одоо тэгсэн чинь хажууд хурдын засалтаа 5 6 сая одоо цайлах гэж хэлсэн шүү дээ. Хурдан чойж авчихсан баруун. Өмнө ороод ирвэл бас байж болно шүү дээ. Тэгэл автомат нөгөө хоёр засаг зээл нь бүр илүү хүчтэй болчихсон энэ дэр. Резиденс дээр. Энд дээр ч хоёр засаг зээл бид дийлэхгүй байж байгаа 23 нэмэх гараад байгаа. Хоёр засаг зээл бид дийлээ гараад байгаа. Тийм. Хүмүүс чинь 6500-аар юм уу бас л нэг 580 сая 600 сая ч юм бас чарташ суур ухчих 3500 гэдэг. Анх 3500-аар хувь эзгийн нөхцөлтэй байсан байхгүй. Тэгэнгүүт тэгээ авчих хүмүүс ч одоо 6500-аар easy л харж байгаа. Энийг л чинь дундаас аймаа шиг гэж. тэгээ авчих нөхцөлч одоо яаж юм нэг заслыгээ түрээсэлж юм байна. Тийм. Зөндөө гэж. За одоо бас нэр хөрөнгө оруулагч нөгөө нэг
Түрээслүүл яах вэ гэдэг үнэлгээ асуу. 66 мянга дээр нэмэх нь 9900 гэдэг үнэ гэдэг шүү за. Та шууд нэг угуул хэлээрэй. Мишелийн өмнө бол 66 дээр нэмэх 9900. Гэхдээ энд бол хоёр дахь зах зээл хүн бол би энэ тэгээ зодтолж байгаа. 45 мянгаас 50 мянгаар яг одоо бодтой түрээслэж байна гэдэг нөгөө хүн бас үнгээр хэлээ. Тэгэхгүй нөгөө 66-аар түрээслэгдэнэ гэж ярьж байгаа зарчдаг нөгөө жигээ хомдсон шүү дээ та. Хүмүүс 45. Тэгэхээр нөгөө хүмүүс 45 нөгөө мөнгөний хэрэг болсон юм. Тэгэхээр тэр нөхдөөс 9900 төлнө шүү дээ. Тийм төлж байгаа. Бизнесийг би бүгд төлнө. Өвөнөөс авсан. Гэхдээ их сони марсан бид нар. Манай компани 66 9900 тавьсан байсан чинь. Нэг нөгөө юу зөөдөг компани бензин зөөдөг амир онгодоо уур харууд бензин зөөдөг компани тохиол маш их объект болсон. Нэг компани захирал. Тэдний хамт 4 овс аваад 2 овсоо метр квадрат 77. Гайх. Яасан бэ? Ингээ орсон чинь. Бүр үнэхээр ингээд хааж байхгүй овс. Нэг яасан. Тийм, заслахаа нэг тийм цаар ярьдаг юм жижиг өөрөөтэй тий. Цайны хэсэгтэй ингээ гүйдэг хаалга маалгата. Пүү ямар гоё юм бэ? Бараг ингээ шамрилаад авчихсан юм шиг. Үнэхээр ингээ мөнгөөр зодцсон байна. Тэгээд ингээ нөгөө түрээслэгтэй ингээ 77 орхол тэрл эздэг. Гингот нөгөө компани ч юм мөнгөтэй үү. Нөгөө 40 хэд манай 60 хэд чинь бүр тоохгүй байж. Орж ирэл ажилчид ингээ лаптоптойгоо ирэл ингээ сууж байгаа. Тэгээд хоёр тим оос бас тэгсэн шүү. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулж байгаа юм чинь яаж засах юм уу? Яаж харж ийн гэдгээс бас их онцгой. Тэгэхээр Мишель 66 9900 байна. Бодтоор бол 45 50 гахтай байна. Та өнөхөр супер засах юм бол бас 66-аас ч илүү бас байж болдог юм байна шүү. За та хэд матыг одоо ингээ бөөнд яваад ингээ үсчих. За баярлалаа. За зөвхөн шиг ингээ ажиллаа хийж шүү. За баярлалаа. Амар гоё.